Нүур будалчид ер нь бол хүний нүур гэж өөр нэрийг утсан шүү дээ тийм ээ. Хүн одоо ер нь бол хүн одоо танихгүй нэгэ хараад шууд энэ тийм байна, ийм хүндэ гэж бараг илэрхийлэх боломжгүй. Тийм учраас хүн өөрийгөө гадаад төрх үзмжээр илэрхийлдэг учраас ер нь бол тэрийг нэг талаас харилцааны тал дээр соёл юм болов уу. Үзэгчтэй хүний эрхэнд бол iOS-ийн энэ удаагийн тренд чинь за мейкап артист эрхэс оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Өдрийн минь урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Урсанд. Та нүүр будаад хэдэн жил болж байна? Анх бас нүүр будаж байгаад хүмүүс ямар хандлагатай байна уу? Зарим хүмүүс чинь нэг зөвхөн эмэгтэй хүн л хоол хийж нүүр будах хэрэгтэй юм шиг хүлээж авдаг штэ зарим мэрэгжлийг. Мейкапыг ер нь сонирхоод бол нэг 5-6 жил болж яг мэрэгжлийн гээд толтой болоод нэг 3 жил гарантай бараг 4 жил болох гэж байна. За тэгээ ер нь л анх гарч ирэхэд ер нь бол мейкап гэдэг зүйл бол нэг генерийн жоохон нэг тийм юу гэдэг чинь харилцуулсан байдаг шүү дээ. Эмэгтэй хүн тийм их хэвээр эрэгтэй хүн эмэх хэвээр гэж жоохон юм ялгуурлан гадуурхал байдаг байсан, сайн ойлгодгүй байсан. Гэтэ ер нь бол илүү ажил мэрэгжил гэдэг талаас нь хүмүүст илүү хүргэж чадсанараа одоо харах үнцэг бол илүү гоё эерэг болсон. За хэдлээ одоо будалтанд орцгоё. За хэдлэнд нь эхлээд ийм хөмсөгийн харанд авах хэрэгтэй. За тэгээд юм хөмсөний гэлэн бодог байх хэрэгтэй. За хөмсөний одоо бас доогор нь хэлбэржүүл цэвэрлж өгдөг юм консилерийн багс байх шаардлагатай байгаа шүү. Нүур бодолтоодаас өөр дээрээ хийдэг нь гоё санагддаг өөр дээрээ хий. Та ингээд санаа зовдгоод ингээд би чи эрэгтэй хүн ингээд нүрээ будаад ингээд хүмүүс намайг төгч болов гэж анхандаа санаа зовдөг байв. Үгүй ямар санаа зовх зүйл байдаг. Зүгээр нэг хүмүүсийн жоохон хэл амнаас л айдаг байсан. Би ч бас амьдралаар нэг боддоггүй ингээл жирийн л байдгаараа л явдаг шүү дээ, тий. Тэр нүр өөр дөр бодолт хийдэн гэдэг чи одоо парик зүүн хумснаа тий. Жоохон эмгтээлэг байдалтай байна. Тэр чинь бол зөв миний ажил. Ер нь сошиал эрх төрөхтэй ажиллаа би одоо илүү өвөрмөцөөр илүү сонирхтой байдлаар одоо бүсүүчд гоо сахныг одоо ингэж түгэж байгаа төрлийн нэг маркетинг маягийн юм уу да. Тийм зүйл. Хүмүүс бас нөө хоббигоо ажил мэргэжилт болгоод явахад нэг асуудал тулгардаг штэ тийм ээ. Та ажлын бус цагаар хий тийг гээл те наа чин одоо амьдрал хүн юм тийм гээл танд иймэрхүү асуудлууд юу н тулгарч ирсэн үү? Тулгарч ирсэн мэдээж. Одоо их хвчлээ одоо гэрийнхнээс штэ тийм ээ. Гэтээ ер нь бол харьцангуй бүр тийм амар бол юу дарамшхалтал байгаагүй. Ер нь бол аюу нээлттэй гэрвэл төссөн болохоор асуудал байхгүйсэн. Яг энэ чиглэлээр ингээд ороод явсан чинь таны төсөөснөөс ер нь хэр вэ? Өөрөө чинь хувьд. Төсөөснөөс хэд дахин илүү сайхан байсан. Гоёс илүү амжилттай явж байна тий. Тэгээ бусад илүү гоё гоо сахны мэдлэгийг бол түгээж өгч одоос их өөрөөр бахархдаг тий. Гоо сахны мэдрэмж гэхээр одоос нүур боддог хүн болохоор хүмүүсийг хараад нэг энэ хүнд ийм бодол зохиох хах тийх бах гэж одоо мэрэгжлийн онцлог гэдэг бах тий. За гэхдээ бас хит амар мэрэгжлээд гэж амар донтдгүй. Яг гэх юм бол нэг стресстэй болчих штэ. Гадуур явахдаа, уламжаар явахдаа, одоо үйлчлэгийн байгууллага гарахдаа тийм баян хүний бодлыг хараад шүүмжлэх юм бол тэгэл хэцүү санагдана. Тэгэхээр бас хит амир тэгэж ажлын бусдаар ажиллаа бодоод ингэж явдаг. Зөвхөн ажлын цагаар үйлчлэгчтэйгээ харьцагтал дээр одоо ер нь бол хүндээ тулж одоо зөвлөгөө өгдөг, бодолтой хийдэг. Бусдаар бол зүгээр л нэг хараад хөнгөн бодоод хөнгөн сэтгэл явчихдаг. Тийм. За ер нь бол над дээр хөвчлэн одоо нүур бодолтой шууд өөрөө мэдээд даатахаа надад тохирох бодлыг хийгээд өгч гэж үйлчлэгч ирдэг. Тийм. Анх бол нүур бодолтын талаар надад одоо итгэх итгэлгүй байсан хүмүүст бол энэ шиг бодломоор ин гэдэг байсан бол одоо л нэг тийм яг энэ шиг болмоор ин гэдэг юм байхгүй. Одоо тэрийг сайн ойлгуулаа өгсөн хүн болмооны эсний бүтээс нүрний одоо булчингийн өргөлт за тэгээд унжил суулралт гэл өөрөөр идэг учраас тэрийг бас харьцангуй ойлгодог болсон болохоор нэг тэгж амир яг энэ шиг болъё гэж бас ирдэг. Тэнд одоо найдал ямар нэгэн баярт оролцох жоо ингээл найдал хүрээд ирэхэд ер нь сэтгэл ханамж хэр гардаг үйлчлүүлэгчтэй. За ер нь бол 100-аас 100. Тэр нь бол бүр итгэлтэй. Тэр өөрийнхөө авьяас чадварт өөрхөн хийж байгаа ажил юу нэр сэтгэл ханамжтай байдаг. Цаашдын бас зорилготой нь юу аа вэ? Сэтгэл ханамжтай байна. Гэтэ өөрийнхөө бас жоохон чадварыг Монголдо хязгаарлаад байхгүй гадагшаа гарч сурах тэгээд тодорхой хэмжээнд жоохон орчноос олж ажиллах тийм хүсэлтэй байгаа. Ер нь бол удахгүй бас тэр нь биелэх хаа. Тийм. За мэдээж бас бүр гоё том зорилго юм болохгүй юу? Монголдо өөрийн нэрийн косметиктэй болох. Нүур бодолтой. Leg out. DJ Precise. It goes around the world just la 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 la. It's all around the now and then I
Think about me now and who I could have been. And then I picture all the Эрэгтэй шивэсчин, эрэгтэй сормоо суулгадаг хүн, тэ эрэгтэй тоогооч, эрэгтэй дизайнер гэдэг ер нь салбар болгонд эрэгтэй нарийн мэржлэг бол маш гоё төгс эзэмшиж чаддаг юм санагддаг. Илүү мэдрэмжтэй. Гэтэ мэдээж нөө эрэгтэй хүн мэдрэмжтэй гэдэг бүх эрэгтэй хүмүүсийг хэлж байгаа юм биш. Мэдээж энэ тодорхой хэмжээнд цөөхөн маш ховор нандин хүмүүс. Тийм ба. Эрэгтэй хүмүүс ч үнгээ ялгадаг шүү дээ. Манай авч гэсэн ингээд ногоон өмдөө цэнхэр хүн таанаа нэг айгаа явчихдаг. Үнгээ ялгадаг гэдэг. Гэтэ бас эрэгтэй хүн бас нэг тийм нэг болгохтой юм шиг нэ бас ингээ сайн анзаарах юм бол бас илүү нэмэгдэждэг бол нарийн юм бас мэдрэмжтэй байдаг шүү. Тий. Та найзууд бас тэгвэл гоё юм шүү. Таны одоо ингээл мейкап чинь туршилт болоод. Хүрэл донд ер нь бол анх одоо тийм юу байсан. Анх одоо нэг мейкап модель хийх хэрэгтэй. Тэр хоёр ч бас олтон савар штэ. Одоо л нэр юу л энэ бараг мейкап модельүүд байгаа. Тэр нь бол миний хүрээлдэг хүмүүс бол аюу хацтай дөрөв байн будуулдаг гэж боддог. Би ч бас гэрийнхнийгээс нэг амир будаад ойр шинж будаад байдаг байхгүй. Ер нь бол ажлын одоо нэг надад үйлчлүүлж байгаа хүндэлхийн постор хийжээш би тийм илүүдээ гарсан цаг тийм одоо байдаг болсон. Аюу одоо нэг юм төмөнд хэрэгтэй л нэг хүн болсон болохоор. За бас нэмэр усгүй гэдэг шиг. Тий, бараг тийм болсон. Тэр нь өдөрт хичнээн цагийг ажил мэргэжилтэд зориулж байна. За би ер нь бол захиалгахт үйлчлүүлэгчтэй болохоор нэг амар ачаалттай байдаг. Гэхдээ яг нь шинээр би шинэ хоббит болсон гэж жимд явж байгаа, фитнес хийж агсан шүү дээ. Тэрэндээ бол 7 хоногийн 7 өдөр бараг цаг завсуулж байгаа учраас ажил одоо ер нь бол 2-т ордог болсон байгаа. Яг бол нөгөө нэг хангалттай хугацаанд би одоо ажлаа нэг тавьсан бол одоо би өөрийнхөө эрүүл мэндийн өөрийнхөө гадаад байгаа сайхан үзмжлээ ер нь бол нэг тавьж одоо энэ ажиллаа хийж байгаа. Ер нь бол өөрийнхөө тухтай тааваараа. Нөөцөө шал танаар одоо нөөрэө бодуулахад хэдээс хэдэн дөрөвний ханштай. За бодолт ер нь бол нөгөө ашиглаж байгаа бүтээгдэхүүнүүдийн үнээс хамаарна. За өөрийн бас чадвараас хамаарна тийм ээ. Тэр үнэлэмжээс хамаарч ер нь бол үнүүд бол өөрчлөгддөг. Тэгээд хүмүүс болохоор бодохдоо нөгөө анх одоо энэ ч хэдэн жилийн өмнө 20-30 мянгаар буужсан. Одоо ингээ ийм үнэтэй буучлаа гэж боддог. Мэдээж нөгөө дагаад нөгөө бүх юмнууд нь сайжирж идэг бас давхар ойлгох хэрэгтэй. За одоогийн нөр бодлын аншлагаараа би 200 мянгаар бодлоо хийдэг. За бодолт нь мэдээж нөгөө яг л нөгөө дэлхийн одуудын ашигладаг, за Монгол ашигладаг артистуудын нэг стандарт арай гоё дээгүүр бүтээгдэхүүнийг ашиглаж боддог. Гэтэ ер нь бол Монголд 200 мянгаар бодолт хийж байгаа гэдэг ер нь бол монголчууд бид нартаас үнэтэй юм шиг ирнэ. Яг ингээд гадаадын нөгөө нэг лаг одоо наацхаа одоо Турк байна те. Турк эсвэл одоо юу гэдэг Солонгос, Японоос ч юм уу. Тэгэхэд бол 200 мянга бол айгүй хямдхандаа ордог. Тийм байд юм билээ. Тэр олонний танил хүмүүсээс нүрэнд будах боломжтой хэний нүрийг будъя гэж юу боддог дотроос. Олонний танил уу? Би нэг тийм амар олонний танил хүн будаж үзье гэж нэг бодож байгаагүй. Яг л нэг зүгээр л нэг надад итгээд нэг тийм ирээд өөрөөс ингэн хүнийг зүгээр тулт нь од хүн шиг бараг болоод гарахыг аягүй хүсдэг учраас. Тий. Гэтэ будаж үзээгүй би жоо Европт хүрэхтэй хүн будах тууштай. Тэгвэл ука. Манай урилгыг хүлээж аваад бас цаг зав гаргасан танд баярлалаа. Баярлалаа. Тэгээд юм сонирхолтой ярианд өрсөн. За ажилд нэмж өгсөн. За баярлалаа.